Баруун орчмын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 5 дугаар хуралдаан өнөөдөр хуралдлаа. За 2019 оны төсөвт тодтгол хийх тухай болон бусад 4 асуудлыг хэлэлцсэн байна. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар хуралдаа өглөөний 9 цагт аймгийн засаг дарганы хамгаалалтын газрын хурлын заланд эхэллээ. Хэлэлцэх асуудлын ихэнх сумын 2019 оны төсөвт тодтгол хийх тухай асуудлыг хэлэлцэн баталсан юм а. Мөн сумын газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд тодтгол хийх тухай, сумын газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай, сум хөгжүүлэх сангийн төгсөл сонгон шалгаруулалтын тов зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Тэгээд бас одоо уран дулаан болж ин бүтээн байгуулалтын ажлууд эхлэх гээд ингээд ийм ажлууд болж байгаа. Тэгээд энэтэй уялдуулаад бас өнөөдрийн хуралдаанаар үндсэн 4 асуудлыг бид хүн хэлцэж байна. За нэгдүгээрт нь 2019 оны төсөвт тодтгол хийх асуудлыг ярилцж байна. За хоёрдугаарт нь 2019 онд бид хүн бас энэ баруун сумын хэмжээнд ямар газруудыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах вэ? Ямар газруудыг олох вэ гэдэг ийм асуудлыг хэлсэн байж байгаа. За энэ дээрээ бас төсвийн тодтгол хийх зайлшгүй нөхцөл шаардлага үүссэн байгаа. За энэ асуудлыг бас хэлцэж байна. За Монгол Улсын засгийн газрын 2018 оны 182 дахь тогтоол гэж гарсан. За энэгээр бол Монгол Улсын хэмжээнд газрыг төлбөр хэмжээг тогтоох тухай ийм тогтоол байна. За тэгээд тухайн аймаг сумд иргэдийн төлөөлөгчдийн хурал нь итгэлцүүргээд тодорхой хэмжээний интервал багтаагаад тэгээд засгийн газраас өгөгдсөн тэр үнийн дүнд тааруулаад тэгээд ямар хэмжээний газруудаа бүсчилсэн байдлаар солилцоодын тогтоогоод бүсчилсэн байдлаар газрын төлбөрийг тогтоох юм эрхийг иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлсэн байгаа. За энэ асуудлыг бас хэлсэн. За өнөөдөр бол тэгээд энэ асуудлыг хэлсэн. Тэгээд газрын төлбөрийг бол аль болох бас боломжийн түвшинд бидэг зохицуулахаар өнөөдөр бас хурлаараа ярилцъя гэсэн ийм бодолтой байж байна. За мөн дээрэс нь 2016 оны засгийн газрын 153 дахь тогтоол байдаг. За тэр бол сум бүрт олгогдож байгаа энэ сум хөгжүүлэх сангийн их уср байгаа. За энийг бол ямар төвшөнд олгох уу, яаж төслийг сонгон шалгаруулах уу, бүрдүүлэх, хяналт зарцуулах энэ журмыг зохицуулж гисэн байдаг. За энэ дээр бол тухайн сангийн их усрын 20-с доошгүй бүрдсэн тохиолдолд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрөө төсвийг нь төсөл сонгон шалгаруулах товыг нь зарлаж өгөх гэсэн ийм журмын зохицуулалттай. За энэ асуудал гэсэн үндсэн юм 4 асуудлыг өнөөдөр хурлаар хэлцэж шийдвэрлэхээр ярилцж байна. Уран дулаан цаг ирж удахгүй бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Баруун орчмын хэмжээнд энэ жил багийн гэрэлтүүлгийг шинжилгээ хийх ажлыг хийхээр хөрөнгө санхүүг нь шийджээ. Баруун орчмын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийнхээ бас хүч боломж хөрөнгө санхүүг дайчилж хамтран ажиллах чиглэлд бас энэ хяналтын камерын систем, цамхаг гэрлүүд дээр хяналтын камерын системүүдийг зохион байгуулах гэсэн юм ажил. За 2016 онд бид хүн бас сонгуул нэр дэвшээ явж байхад багийнхаа иргэдэд амлаж исэн ажлууд байж байгаа. Хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж исэн багууд дээр чиглэсэн. За хамгийн гол ажил бол энэ баг бүрийг гэрэлтүүлэхтэй болгох энэ ажил байж байгаа. За мөн дээрэс нь 24 цагийн үйл ажиллагаатай ходгийг 24 цагийн систем шилжүүлэх, картын систем шилжүүлэх гэсэн. За энэ ажлуудыг шатараатаар хийж чинь. За мөн дээрэс нь энэ явган замын хатангууд, за явган замын хатанг байгуулах, за зам дагах гэрэлтүүлгүүдийг зохион байгуулах гэсэн. Ерөнхийдөө энэ иргэд рүү чиглэсэн ийм гол аятад татаачдыг бүрдүүлэх гэрэлтүүлгийн ажлуудыг зохион байгуулах. Энийг бол цагдаагийн байгууллага, хологт мэрэгжлийн байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулна гэсэн ийм төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч сонсох ажиллагааг зохион байгуулж ажиллаж байгаа. За молыг хотоос гаргах тухай иргэдийн санал хүсэлтийг сонсож, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гаргасан энэ ажил удахгүй эхэлнэ гэдгийг хурлын дарга алтан нар онцлолоо. Мөн баруун орчмын аж ахуйн нэгжүүдтэй хамтран цамхагын гэрэлтээр хяналтын камерын системийг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэлээ.